Хэмжээнд харааны бэрхшээлтэй 11,800 гаруй иргэн байдаг. Тэдний 4% нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд дийлэнх нь барай засал илэргийн чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг байна. Харааны бэрхшээлтэй иргэн офис ажил хийж болохыг нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байгаа Мөнхтөр өөрийн биеэр харуулж байгаа юм. Мөнхтөр өнгөрсөн зунаас нийгмийн даатгалын ерөнхий газрын колл центрт утас хүлээн авахчаар ажиллаж байна. Тэрээр дэлгэц уншигч програм болон Braille display гэдэг төхөөрөмжийн тусламжтайгаар иргэдэд мэдээлэл өгдөг. За энэ нь компьютерийн дэлгэцээр гарч байгаа мэдээллийг Мөнхтөрт уншиж өгөхөөс гадна компьютерийн гартай адил гараар дэлгэцээр гарч байгаа үг үсгийг мэдэрдэг байна. Шаардлагатай үед Braille үсгээр хэвлэж байгаа мэдээллийг уншиж судалдаг. За тэрээр ингэж ажиллаж сурахад 1 сар зарцуулжээ. Уг төхөөрөмж холбооноос авсан учир байгууллагаас нь ямар нэгэн зардал гараагүй байна. Жишээлх юм бол би одоо байгууллагатай ажиллаад энэ компьютер дээр өөрийнхөө хэрэгэлдэг дэлгэц уншигч програмыг суулгаад Braille дисплейг бас холбоод дээр нь хууль тогтоомжуудаа ингээ файл хэлбэрээр нь авчиж байгаа байхгүй юу. Тэгэл тэр хууль тогтоомжоо судалсныхаа дагуу өөрийнхөө мэдлэгийг хүрээнд ингээд иргэдэд ингээд асуулт хариулт өгөө явуучих боломжтой болчихно. Өөрөөр бас өөрийн телефоны операторууд, лавлах компаниуд одоо байгууллага болгон бараг дэрэгдээ юм өөрийн гэсэн утастай болсон биз дээ. Тэр утсан дээр бол ямар ч хүн ингээд суугаад ажиллах боломжтой. 25 настай Мөнхтөр Монгол Улсын их сургуулийн Эрдэнэт сургуулийг 3 жилийн өмнө санхүү эдийн засаг чиглэлээр төгсжээ. Сургуулаа төгсөختө нь нэгэн банк тээлрээр ажиллах ажлын байранд ураад харааны бэрхшээлтэйг нь мэдээ саналаасаа татгалцсан таагүй явдал түүнд тохиолдож байжээ. Тэр цагаас хойш Мөнхтөр ногоо тарих гэж үзсэн байна. Ингээд 2016 онд хотод мэргэжлээр ажиллах гэж ирээд хараагүйчүүдийн үндэсний холбооны хүртээмж технологийн мэргэжлийн ангид 2 жил суралцсанаар компьютертай ажиллаж сурсан байна. 6 сарын хугацаанд бол ямар ч ажилтаа гэсэн л хөөр үерээсээ тэгэл төгссөнийхаа дараа диплом аваад шууд би Хамбург дээр очиж байгаа. Тэр нэг хараагаар ялчгүйгээсээ тэнцэхгүйлээ. Тухайн үед бол би миний хараа мотогоос л болж л би одоо энэ ажлын байранд тэнцэхгүй юм байна гэсэн нэг тиймэрхүү сэтгэлдэл буцчихсан. Миний энэ харааны бэрхшээлтэй байх нь ажилд орохгүй байх шалтгаан биш юм байна гэдэг дээр л одоо ингээд итгэл төрөөд одоо өөртөө ингээд аягүй итгэлтэй болсон. Түүний цалин одоогоор хөдөлмөрийн хүсний доод хэмжээ учраас цаашид төрийн жинхэнэ албаа өгч болох зорилготой. За мөн Японы хэлний төвшин тогтоох шалгалтад бэлтгэж Японы улсад мастерт сурах том зорилгыг Мөнхтөр өмнөө тавиад байгаа юм а. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь тухайн хүнийг ажлын байраар хангаж байгаа ажил олгогчид ажиллуулахад шаардлагатай ажлын багаж тоног төхөөрөмж материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдаа авахт нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн боломж нь байгаа боловч хэрэгжилт нь тун хангалттай байгаа юм а. Тэгт нь тоонууд нь одоо энэ барьер үсгээр байх хэвээр, одоо шатны хажуугаар явах шатны бариултай байх хэвээр, нойл нь одоо тийм байх хэвээр. За мөн хүн одоо тухайн хүн маань ингээд таягтай ингээд юугаараа коридор юугаараа явахад бас тэрнийг дагуу гэх мэтчлэн энэ бүгд л бол одоо яг тохируулахтай ажлын байр гэдэг л юм гарч ирж байгаа л та. Тэгээд энэ бол яг манай улсын хэмжээнд бол төдийлөн яг энэ үг хэлэхэд нэлээд муу байдаг. За дээр дурдсан орчин нөхцөлийг Мөнхтөрийн ажиллаж байгаа нийгмийн даатгалын ерөнхий газар одоо засвар хийж бүрдүүлэх гэж байгаа юм а. За гисэн хэдий ч ихтэй сургууль төгсөж байгаа харааны бэрхшээлтэй залуучууд ажилд орж чадахгүй байгаагаас барай илэрхээр дахин суралцах тохиолдол манай нийгэмд илбэг байна. Иглийн мэдээ 2 Эрдэнэ Батбаяг нар сурвалжлаа.